Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогаараа би зааж сургах гэж хийгээгүй, харин талархлаа илэрхийлэх гэж хийж байна. Учир нь хүний амьдралд нэг өгүүлбэр, нэг санал, нэг хүн бүх чиглэлийг өөрчилж болдгийм байна гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Намайг affirmation дурлуулсан миний нэг дотны найз би тэр надад зүгээр л ажиллаа хийж байхдаа сонсоод үзээрэй гэж санал тавьсан. Тэр үг надад энгийн нэг байдгал юм шиг санагдсан боловч шинэ эхлэлийг нээж өгсөн. Хэрвээ миний найз энэ видеог үзэж байвал чамдаа маш их талархлаа. Чи надад сонсож эхлэх хаалгыг нээж өгсөн хүн шүү найзаа. Дараагийн талархал бол би аль хэдийн дагаад 10 сар болж байгаа ютубер эмэгтэй Manifest Марлаа Батхан. Би түүний сайтны татамж группт орж өөрийгөө хайрлах захим дэвтрийг худалдан авч affirmation үгсүүдээс өөрт тохирохыг нь сонгон анх сонсож эхэлсэн. Одоо бол би өөрийн affirmation үгээ өөрөө зохиогоод өөрийн дуу хоолойгоор voice хийгээд тэрийг орой болгон унтахтаа сонсдог болсон. Би хуучин сүрэг парадигма өдөр болгон эрэг утгаар солих дадалд одоо ч гэсэндээ суралцаар байгаа. Ютубер эмэгтэй хийж байгаа энэ зүйл олон хүний амьдралд гэрэл асаасаар байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Ютубер эмэгтэй хаягийг комент хэсэгт үлдээ. Хэрвээ та өөрийгөө хайрлах, өөрийгөө өөрчлөх, далд ухамсар, manifest гэж юу юм, affirmation гэж юу юм хэрвээ сонирхдог бол хаяг руу н орж мэдээлэл аваарай. Одоо 3 дахь хүн маань миний амьдралын найз, ажлын хамтрагч, зөвлөгч болсон нэгэн ухаалаг найздаа талархлаа илэрхийлмээр байна. Хэрэгтэй үед яг хэрэгтэй зөвлөгөөг өгч чаддаг, өөрийн гэсэн онлайн бизнестэй, өөрийн гэсэн үзэл бодолтой ухаалаг эмэгтэй байгаамаа. Наад чиг эргэлздэг хүнийг бодтойгоор газардуулж өгж чаддагт найздаа маш их талархаж байна. Түүний хөтэлдэг хуудсыг комент хэсэгт үлдээ. Та нэг ороод хараарай. Хүнд хэрэгтэй маш олон мэдээлэл биш үү? Эцэст нь дүгнж хэлэхэд хүн ганцаараа өөрчлөгддөггүй гэдгийг би биеэрээ мэдэрч ойлгож ухаарсан. Нэг өгүүлбэр, нэг санал, нэг итгэл, нэг хүн хүнийг өөрчилдөг юм шүү. За ингээд эцэст нь суур тодорхой зам үргэлжилж байна. Баярлалаа.